Дэлхийн номер 1 эдийн засаг, Америкийн нэгдсэн улс юу болж байгаа юм бэ? Ажилгүйдлийн түвшин, инфляц, шинэ компаниуд үүсгэн байгуулагдаж байгаа юм уу? Татан бөгдөж байгаа юм уу? Хибэл оюун ухаан Америкийн эдийн засгийг хэрхэн нөлөөлж байгаа юм бэ? Урьдчилаад ерөөхдөө дата байгаа юм. Байгаа. За, сонирхолтой юм юу юм бэ гэвэл ажилгүйдлийн түвшин баг зэрэг буурч байна. Хязгаарнаас буураад эхэлсэн байх юм бол 2025 оны хамгийн сүүлийн улирлаас ер нь бол та харж байгаа юм бол тийм залуу хүмүүсийн ажилгүйдлийн түвшин ерөөдөө буурч байна. За, дараагийн сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ бол 7 хоногоор тооцсон байгаа статистик. Энэ бол 2004 оноос 2026 оны ихээр хүртэл статистик тоо авсан байгаа. Та энд юу харж байна гэх юм бол тийм ковидын хямралын үеэр шинэ бизнес нэгдэж байгаа тоо статистик ерөөхдөө буурч исэн. Гэхдээ 2021 оноос хойш ковидын хямрал дуусснаас хойш 2022 оноос ахуулаад юу болж эхэлсэн бэ гэх юм бол энэ US business application-ууд ер нь бол өсөд эхэлж байгаа. Юу юм бэ гэвэл шинэ бизнес нээх үүсгэн байгуулах өргөдлийн тоо ер нь бол Америкт нэмэгдэж эхэлж байна. За, тэгээд та бас юу харж байна гэх юм бол 2022 оноос хойш 2025 он хүртэл Америкт улсад байгаа хүмүүсийн цалин орлогын түвшин ерөөдөө жилд ер нь бол нэх өндөр өсөв. За, 2021 оноос 2022 оны хооронд ерөөдөө маш ихээр өссөн. Яг гэх юм бол Америкчууд маш их хэмжээний мөнгө хэвлэсэн. За, Монгол бас яг адилхан юм болсон. Юу юм бэ гэх юм бол инфляц өндөр болсон болохоор мөнгө их хэвлэгдсэн учраас юмны үн өссөн учраас хүмүүсийн цалин орлого бас дагаад өссөн. За, тэр ерөөдөө буцаагаад буурсан. Тэгээд 2025 оноос ахуулаад юу болоод эхэлсэн бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 9 сараас эхлээд хүмүүсийн орлого буцаагаад эхэлж байгаа. За, хүмүүсийн гар дээр нэг сүртэй их нэмэлт мөнгө очихгүй байгаа. Юу болоод байна гэх юм бол Америкийн засгийн газар буцаагаад мөнгө хэвлэж байгаа. Тэгээ яагаад мөнгө хэвлэж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой яагаад вэ гэх юм бол хувьцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тий. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Яагаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За, манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Тэгээ яагаад мөнгө хэвлэж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой яагаад вэ гэх юм бол дайн хийж байгаа, дайн санхүүжүүлж байна. Нэмээд засгийн газрын үр ерөөхдөө айгүй өсөж байгаа. Тэгээд засгийн газрын үрийн санхүүжилтийг ер нь бол хэрхэн санхүүжүүлдэг юм бэ гэвэл айгүй ойлгомжтой. Мөнгө хэвлэдэг. За. Тэгээд нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол та миний контент үзэж байгаа юм бол S&P 500 шин all time high дээр ирсэн байгаа. Түүхэн дээд зөвшөндөө ирсэн байгаа. Гэхдээ технологийн компани хувьцаанууд навс унтсан байгаа. За, ямар хувьцаа юм бэ гэх юм бол жишээлбэл Oracle хувьцаа, ServiceNow хувьцаа, Salesforce та бүгдээ энийг нэг сонсог байх. Гэхдээ Америкийн хөрөнгөний зах зээлийг өнгөрсөн 10-15 жил хэн үсгэсэн бэ гэх юм бол софтвер компаниуд. Гэхдээ тэдний үнэлгээ та харж байгаа бол бараг 1 жилийн дотор бараг талаар нь унтсан байна. Duolingo-гийн хувьцаа навс унтсан. Гэх мэтчлэн. Юу болоод байна гэх юм бол хиймэл ухааныг ашиглаад софтвер үүсгэх, софтвер бүтээх ерөнхийдөө хямдхан болцсон учраас хүмүүс юу хийж байна гэх юм бол софтвер компани программистууд ер нь бол өмнө үнцэнтэй байсан юм бол одоо программистууд хэрэггүй, хүний хөдөлмөрт хэрэггүй юу хэрэгтэй юм бэ гэвэл одоо ерөөдөө хиймэл ухаан үнцэнтэй юм аа. Тийм учраас одоо софтвер компаниудын хувьцааны үнэлгээ буурж байгаа. Эргүүлээд ямар компаниудын хувьцаа өссөн бэ гэвэл энэ хиймэл ухааны дэд бүтцийн хөрөнгө олт бүтээдэг компаниуд. Номер 1 Nvidia, номер 2 Micron, SanDisk гэх мэтчлэн. За, энийг мэдгүй юм бол хөрөнгө оологч та болмоор байгаа юм бол хөрөнгө олт хиймээр байгаа юм бол эднийг сайн судлаад аваарай. За, нэг талдаа Америк эдийн засгийн тэр хиймэл ухаан холбоотой бүүм жигнэсээ болж байгаа. Гэхдээ боддоор хүмүүсийн цалин орлогыг дээшлүүлж байгаа юм уу? Жирийн иргэний эдийн засагт итгэлийн дээшлүүлж байгаа юм уу? Гэх юм бол үгүй. Та харж байгаа юм бол
$50,000 доош орлоготой. Одоо жилийн орлого 50-аас $100,000 орлоготой. $100,000 дээш орлоготой хүмүүсийн эдийн засгийн итгэл буурж байгаа. Хязгаарнаас буураад эхэлсэн байх юм бол өнгөрсөн жилийн 7 сараас ахуулаад буураад эхэлсэн. Өнгөрсөн жилийн 7 сар 6 сар юу болсон бэ гэх юм бол Америкчууд Ираныг бөмбөгтөөд эхэлсэн. Тэ Америкчуудын янз бүрийн татвар өссөн, тариф нэмэгдсэн, Дональд Трампын засгийн газрын тогтворгүй байдал ерөөхдөө буураад тэгээд сүүлийн үед эрчтэй хүчтэй маш хурдан буурж байгаа. Яагаад вэ гэх юм бол маш их хэмжээний өртөө болж байгаа Америкийн эдийн засаг. Тэгээд Middle East тэ Strait of Hormuz Ирантай алцаад байгаа учраас ерөөхдөө инфляц нэмэгдээд бензин, төлж бүх юмны өртөг нэмэгдэж байгаа учраас ерөөхдөө хүмүүс жоохон хямраад байгаа. Гэхдээ тэ Америкчуудын засгийн газрын өөр их Америк улсад одоо инфляц нэмэгдэж байгаа. Америкчууд Ирантай алцаад явж байна. Удахгүй Strait of Hormuz, Saudi Arab, Bahrain, Kuwait, Oman, UAE, Dubai эдийн засаг байхгүй болж магадгүй. Тийм учраас тэ Америкийн хөрөнгөний зах зээлээс хүмүүс зугтаж байгаа юм уу? Хүмүүс Америкийн засгийн газрын үнэт цааснаас зугтаж байгаа юм уу? Ер нь хүмүүс Америкийн доллароос зугтаж байгаа юм уу үгүй мүү гэвэл үгүй. Та энд юу харж байна гэх юм бол 2021 оноос хойш ер нь бол их хэмжээний мөнгө үргэлж хаашаа урсж байгаа юм бэ гэх юм бол Америкийн зах зээл, Америкийн хөрөнгөний зах зээл, Америкийн доллар руу явсаар л байгаа. Тэгээд энд ер нь бол хөрөнгө авалт хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол химбэл байхны салбарт руу ингэ явж байгаа. Энд юу харж байна. Гэхдээ бас цаана нэг өөр томоохон хөдөлгөөн болж байна. Strait of Hormuz Арабын районд Израилийн дайнаас болоод энэ юу юм бэ гэвэл тэ 2 сарын сүүлээс ахуулаад юу навс унтсан юм бэ гэх юм бол urea. Urea юунд ашигладаг юм бэ гэх юм бол бордооны үйлдвэрлэлд ашигладаг. За тэгээд ер нь бол энд яг энэ зураснаас ахуулаад энэ дайн эхэлсэн urea-гийн экспорт тий үйлдвэрлэл ихэд навс буураад за тэгээ одоо дэлхийн зах зээл дээр юу болж байна гэх юм бол хүнсний инфляц нэмэгдэж байна. За тэгээд бодит инфляц одооноосоо эхлээд бодит эдийн засагт одоо нөлөө үзүүлээд эхэлж байгаа. За та энд юу харж байна гэх юм бол энэ 2026 оны ихээр за Америкийн хөрөнгөний зах зээл дээр хөдөө аж ахуйны зах зээл дээр тий буудааны өртөг за $510 байсан юм бол одоо хаа хүртэл өссөн бэ гэвэл $662 руу өссөн. За яг энэ буцаага жоохон буурах бах. Гэхдээ урт хугацааны трендийг хараад үзэх юм бол ихэд өсөлттэй байна. Энэ оны 1 сараас харьцуулах юм бол дэлхийн одоо бараг дэлхийн зах зээл гэж хэлж болно заяа. Дэлхийн буудааны үн ханш 30%-аар өссөн. Талхны хамгийн том орцны тий 30% өсөлт үзүүлж байгаа. За Эрдэнэ шиш хаана байгаа юм бэ гэх юм бол бас маш олон бүтээгдэхүүн дотор байгаа. Та зүгээр Америк кола мол ууж байгаа юм бол corn syrup гэх мэт шин. Бидүүлээ бас энэ үн ханшийг хараад үзэх юм бол энэ оны ихээр тий Эрдэнэ шишийн өртөг $424 байсан юм бол одоо $478 руу $12-аараа өсөж байгаа. Яг өсөж байгаа юм бэ гэх юм бол дизелийн өртөг өсөж байгаа. Тэ хөдөө аж ахуйны салбарт дизель маш ихээр ашиглагддаг. Бордооны өртөг нэмэгдэж байгаа. Тэгээд ер нь бол Америкийн зах зээл дээр тариалан бас юу юм бэ гэх юм бол нар хэрэгтэй, бороо хэрэгтэй. Нар жоох муу байна. Бороо бас нэг сайн орж өгөхгүй байна. Тийм учраас энэ бүх өртөг ерөөхдөө нэмэгдэж байгаа. За тэгээ хүнсний бүтээгдэхүүний инфляц хаа хүртэл өсөх боломжтой юм бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр энэ буудааны хөрөнгө оолтын сангийн ханшнаас харж болно. За хэдүүлээ зүгээр 7 хоногийн ханш хараад үзэх юм бол энэ за 2020 оны үеэр энэ буудааны хөрөнгө оолтын сангийн хувьцаа энэ хөрөнгө оолтын сан юу гэдэг юм бэ гэх юм бол зүгээр буудаа тий худалдаж авдаг. Тэгээд зардаг. За таад энэ юу орж ийнэ гэх юм бол 2019 20 21 оны үеэр өнөөдрийн үн ханштай байсан. Тэгээ нэг $27-25 үн ханштай байсан. За тэгээд 2020 оны үеэр гинт өсөд эхэлж байгаа. Яагаад гэх юм бол тий Оросын газ нефтийг хязгаарласан тий янз бүрийн хориг мориг тавьж мавж дэлхийн зах зээл дээр дахиад 2 томоохон бүтээгдэхүүний үн өссөн. Дизелийн үн өссөн. Тэгээ бордооны үн ханш өссөн. За тэгээ юу болсон бэ гэх юм бол энэ буудааны хөрөнгө оолтын сангийн хувьцаа тий 25-аас 40 хүртэл өсөөд. За тэгээд Орос Украины дайн жигнэсээ эхэлсэн чинь нэг хэсэгтээ бүр 60 руу бууж ирсэн. Окей. За манай school community дотор хэдүүлээ аль хэдийн хаашаа хөрөнгө оолт хийсэн бэ гэх юм бол буудаал хөрөнгө оолт хийсэн, эрдэнэ шишл хөрөнгө оолт хийсэн, хувьцаал хөрөнгө оолт хийж байгаа. Тэгээ бас өндөр хөшүүрэгт option худалдаж авч байгаа. Тэгээ option өнөөдрөөс ахуулаад in the money маш өөрхийн ашигтай явж байгаа. Тэгээ энэ ашиг ерөөхдөө удахгүй нэмэгдэх болно.
За тэгээ та бас ер нь бол энэ эдийн засаг тий геополитик хөрөнгөний зах зээл ямар уялдаатай байгаа юм бэ гэх нь сая хэлээд өгчлөө. Тэгээд та бас сонирхож байгаа юм бол тий манай school community-ийн гишүүн болж болно. Тэгээд энэ ерөөхдөө тийм сүртэй өндөр эрсдэлтэй аюултай хөрөнгө ололт биш. Хаашаа явах нь ерөөхдөө айгүй тодорхой. Тэ геополитик, маргаан, Дайн, Сауди Араб, дахиад Пуужин, дахиад бөмбөг эсрээд Дональд Трамп тавьчих чадахгүй юм бол энэний өвтөг үсэх нь ер нь бол нэлээд тэ баттай харагдаж байна. За ерөөхдөө тэ хөрөнгө ололтын шинжилгээ судалгаа тийм амар хэцүү биш байгаа тийм. Одоо юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тийм тууштай байдал хэрэгтэй. Жохон итгэх ёстой. Тэгээ мэдээж зүгээр тийм easy нэг өдрийн дотор хамаг ашигтай хүртэхгүй та тарж байгаа юм бол юу болж ирсэн бэ гэвэл тийм энэ нэг хэдэн өдрийн дотор тийм 28% өссөн. За тэгээд дахиад энэ үед 24% өссөн. Гэхдээ хэдэн хувиар буурсан юм бэ гэвэл энэ дунд бас 17% уналт байсан байна. За энд юу болж ирсэн бэ гэх юм бол 12% уналт. За энд юу болсон бэ гэвэл оргил цэгээс Европт бас дахиад 15% уналт болсон байна. За тэгээ иймэрхүү төрлийн өгөөж авмаар байгаа юм бол савлгаад бэлэн байх хэрэгтэй. За тэгээ ийм савлгааг авахын тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хамт олон хэрэгтэй. Тэгээ ментор хэрэгтэй. Тэгээ school community дотор би юу гэдэг юм бэ гэх юм. Энийг авч чинь, энийг зарч чинь, чиглүүлж өгдөг. Тэгээд савлгаа гарч ирэхээр би та юу өгдөг юм бэ гэх юм бол тайвшруулдаг. За тэгээ одоо тайвшрах хэрэгтэй. Буудааны үн ханш сайхан өсчлөө хэдхэн хоногийн дотор. Одоо буцаага жоохон савлна. Тэрэндээ зүгдүүлээ бэлэн байх хэрэгтэй шүү. Хэрвээ та манай Эдүр Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.